Нэг амьсгалаар хүн төрлөختөн сансарт гарсныхаа дараа хамгийн төгс амьд битийг олжээ. Гэвч тэд түүнийг судалнаа гэж бодсон бол үнэндээ тэр амьтан л хүмүүсийг судалж эхэлсэн байлаа. Хайр үхэл ба роботын season 3-ын дараагийн ангиар Swarm. Энэ үйл явдал хүн төрлөختөн од хоорондын эр үед аль хэдийн хорсон ойрын ирээдүйд өрнөн. Гэхдээ хүмүүс өөрсдөө холын зан сансрын аялал хийх технологид хараахан хүрээгүй байдаг. Аз болоход сүүн замд тээвэрлэлтээр мэрэгсэн өөр олон харь гаргийн соёл иргэншил байдаг байв. Биологч доктор Зэрэг гэх шинээр олдсон амьдрах орчин руу яаралтай очихын тулд эдгээр соёл иргэншлийн нэгний сансрын тээврийн хөлгийг хөлслөв. Өмнө нь энэ зэргүүдийн үрдэ танилцж байсан доктор Мэй түүнийг үүрний үүдэнд угтаавчээ. Гэвч дотогш ормогц ажилчин зэрэг гэнэт доктор Африалыг хазлаа. Доктор Мэй шууд тайлбарлав. Энэ амьтан түн рүү дайрсан бишээ. Зүгээр л түүний фраманыг цуглуулж хатанд хүрэх гэж байгаа аж. Энэхүү зэргүүд гэдэг нь хүмүүс гэдэг нэршилтэй л адил гэсэн үг. Чин фраманы баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд хамгаалагч зэргүүд түүнийг гадны тайсан гэж үздэг юм байна л да. Баталгаажуулалт дууссаны дараа доктор Мэй Афрелийг зэргүүдийн асар том үүрээр дагуулж аялж эхлэв. Тэрээр зэргүүд хоорондоо фраманаар харилцтаа гэж тайлбарлав. Фраман гэдэг нь амьтад хоорондоо химийн төхөд дамжуулахын тулд ялгаруулдаг үнэрт бодис юм. Эхэндээ Мэй доктор өөрөө ч нийгэм дуусч чадахгүй байсан бөгөөд тэр нэгэн сонирхолтой зүйл олсон байв. Зэргүүдийн дунд сансар хооронд аялах чадвартай олон төрөл зүйл байсан бөгөөд тэд зэргүүдэд шингээгдсэн ч хэлээр харилцах чадвараа хадгалсан байв. Эдгээр амьтдын тусламжтайгаар доктор Мэй аажмаар зэргүүдийн үүрэнд нэгдэж чаджээ. Хэдэн сарын судалгааны дараа тэр 10 гаруй төрлийн харь гаргийн симбиоз амьтан болон хэдэн 100 төрөлхийн зэргийг илрүүлсэн байна. Эдгээр нийлээд асар нарийн бүрэн бүтэн хоолны сүлжийг бий болгожээ. Жишээ нь тэдний өмнө байсан мөөгөр холдог нэг төрлийн зэрэг духан дээр нь тогшоход эсгэгдсэн хотоодныхаа агуулмжийг буцаан гаргадаг байв. Доктор Афрелийн дотор мухарсан ч өөрийгөө барьж байгаад амсаж үзв. Гэтэл санаанд оромгүйгээр амт нь үнэхээр гайхалтай байдаг. Яг тэр үед аврах том хонгил ухагч зэрэг хажуугаар нь өнгөрөв. Доктор Мэй Афрелийг хурдан татаж яваад тэр амьтныг яг л нийтийн автобус шиг ашиглан үүрний илүү гүн хэсэг рүү очив. Тэнцтэд үнэхээр гайхалтай дүр зураг хардаг. Үүрний гол хэсэгт аврах том зэрэг хатан үр төлөө төрүүлж байдаг. Олон мянган ажилчин зэрэг урт цуваагаар шинхэн хоол зөөж өндгүүдийг нь асаргааны хэсэгт болгоомжтой байрлуулж байдаг. Энэ бүх зүйл ямар ч тушаалгүй зөвхөн төрөлхийн зүүн совингоор л явагдаж байгаа аж. Бүхэл бүтэн зөргийн нийгэм яг нэг том амьд организм шиг ажиллаж байгаа нь. Харин тус бүрийн зэрэг нь ямар ч хувийн ухаангүй ч тэр организмын нэг эрхтэн мэд үүргээг гүйцэтгэж байгаа нь. Үүнийг харсан доктор Афрелийн толгойд маш аюултай санаа төрөв. Хэрвээ тэд энэ үүргийг өдөртөж чадвал зэргүүдийг ашиглан өөрсдийн хүчийг асар ихээр нэмэгдүүлж өөрсдийн эрдэм шинжилгээний бүлгийг хүн төрөлхтний нийгмийн хамгийн өндөр байр суурьнд хүргэж чаднаа гэж тэр боддог. Гэвч доктор Мэй эхэндээ гэмгүү зэргүүдийг болжлох санааг нь шууд татгалздаг. Гэхдээ Африал бууж өгсөнгүй. Тэрээр Мэйг ятгаж өөрийн зорилго нь зэргүүдийг боолжлох бишээ. Харин хүн төрлөختөнд зориулсан шинэ хатан бий болгохоо гэж тайлбарлав. Түүний хэлснээр эдгээр амьтад ямар ч оюун ухаан байхгүй. Зүгээр л органик машин шиг зүйл гэж бодсон байдаг. Тиймээс л феромоноор тэднийг удирдахад ямар ч асуудал байхгүй гэж үзчихэлтэй. Ингээд тэр хөлөндөө нуусан бэлэн феромоны найрлагыг гаргаж ирээд туршилтаа эхлүүлв. Удалгүй тэд хэдэн мянган ажилчин зэргийг удирдах чадлаа. Зэргүүд тэдэнд зориулж үүр барьж хоол зөөж бүр шинэ өндгүүдийг хүртэл дуулууртай авчирч байв. Туршилт амжилттай болох тусам Афрел болон Мэй хоёрын харилцаач улам ойртож байдаг. Гэтэл нэг өдөр доктор Мэй зэргүүдийн өрөнд төрж буй шинэ төрөл зүйлийг шалгахаар баяртайгаар явжээ. Гэвч нилээд хугацаа өнгөрсөн ч тэр эргэж ирсэнгүй. Харин түүнийг дагаж явсан зэрэг буцаж ирээд доктор Мэй аюулд орсныг мэдэгдэв. Доктор Афрел юу ч бодлогүй тэр амьтныг даган Мэйг хагаар явна. Гэвч замын дунд тэд гинэт дайралтад өрцдөг. Энэ удаа дайрсан нь ажилчин бишээ. Байлдааны зориултаа зэрэг цэргүүд байдаг. Афрелийг дагаж явсан зэргүүд хэдхэн мөчийн дотор тас татагдан устгагдав. Цөхрөнгөө барсан тулааны хоёр Афрел нэг цэрэг зэргийг арай гэж алсан ч сүргийн эсрэг ямар ч боломжгүй болдог. Удалгүй тэр баригдаж чирэгдэн шин танхим руу аваачигдана. Тэнд нь хүний тархитай төстэй асар ухаалаг шин төрлийн зэрэг байдаг. Доктор Мэй тэр амьтны төв хэсэгт байсан бөгөөд тархи шиг хэлбэртэй биетийн дотор тоо томшгүй олон мэдрэлийн утас түүний толгойд холбогдсон байв. Тэр мөчид тархитай зэрэг Мэй амнаар дамжуулан Афрелтэй ярьж эхэлнэ.
Тэрээр хүмүүс тандан та нар зэргүүдийг феромоноор удирдах боолчлох гэж оролцсон нь маш тэнэг үйлдэл байсан. Учир нь энэ үйлдэл өөрийн генетикийн дотор байсан тусгай дарааллыг идэвхжүүлж өөрийг нь төрөхөд хүргэсэн байдаг. Хэдийгээр дөнгөж хэдхэн 7 хоногтойч энэ тархитай зэрэг сая жилийн зэргүүдийн хамтын генетик дурсамжийг агуулж байв. Тэрээр хүмүүст анхааруулж удалгүй хүн төрлөختөн өөрсдөө зэргүүдийн олз хоригдол болно гэж хэлдэг. Доктор Афрел мэдээж үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр хүн төрлөختний оюун ухааны төлөөлөл учраас эсэргүүцэхэд бэлэн байдаг. Гэвч тархитай зэрэг хажуу талд байсан нэг симбиоз амьтныг заалаа. Симбиоз гэдэг нь хоёр өөр амьд биед хамт амьдарч хоорондоо ямар нэг байдлаар холбоо хамаарал харилцаатай байхыг хэлнэ. Тэр заасан амьтны өвөгдөдөс 2 сая жилийн өмнө сүүн зам даяар айц төрүүлж байсан гэж тайлбарлав. Зэргүүд генетикийн технологийн тусламжтайгаар илүү хүчтэй, илүү ухаалаг төрөл зүйлүүдийг хурдан хөгжүүлж чаддсан байна л да. Афрел мэдээж өөрийн үр хүүхдүүдийг хүн төрлөختний эсрэг ашиглуулахыг зөвшөөрөхгүй байв. Гэвч тархитай зэрэг үнд нь огт санаа зовсонгүй. Тэрээр Афрел тандан чиний шийдвэр үүнд огт хамаагүй. Би чамайг дахин колон хийж, үржлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлж чаднаа гэж хэлв. Түүний хувьд гэхдээ Афрелийн оюун ухааныг устгаж зүгээр нэг амтан болгох нь ямар ч ач холбогдолгүй байлаа. Эсэг бодсны эцэст доктор Афрел зөвшөөрөв. Тэрээр зэргүүдийн үржлийн төлөвлөгөөнд хамтран ажиллахаар болдог. Учир нь тэр нэг л зүйлд итгэлтэй байсан юм. Хэрвээ тэр амьд байвал шинээр төрөх хүмүүсийг зохион байгуулж, сургаж тэдэнд өөрсдийн хэн болохыг ойлгуулж чаднаа гэж. Хүн төрлөختний агуу соёл иргэншил хизээч зэргүүдэд уулсан симбиоз амьдрал болж хувирахгүй гэж тэр итгэж байв. Харин тархитай зэрэг түнд зүгээр л аимшигтай нэмсэглэл үзүүлдэг. Учир нь түүний бодлоор хүн шиг төрлүүд өөрийн гэсэн оюун ухаантай, хүсэл тэмүүлэлтэй, эзэмших шуналтай байвал орчлон ертөнцид төр зургийн л зүйл байж таарна. Тэд эцэст нь хурдан устдах хувь тавилантай шүү дээ. Харин зөвхөн зэргүүд шиг хувь хүний ухамсараа орхиж, нэг бүхэл организм болон нэгдэж чадсан соёл иргэншлэл урт хугацаанд оршиж чаднаа гэж боддог. Ингэснээр зэргүүдийн жинхэнэ зорилго ил болсноор энэхүү анги маань дуусна. Энэ түүх бидэнд хүн төрлөختөн өөрсдөө орчлонгийн хамгийн ухаантай төрөл зүйл гэж боддог шүү дээ. Харин зэргүүдийн хувьд бид ердөө л дараагийн шимэгч нь байжээ. За тэгээд танд ямар сэтгэл санаа төрснөө доор комент хэсэгт үлдээгээд лайк дараад өгвөл дараагийн анги хурд орно шүү. За тэгээд дараагийн этгээд сонирхолтой ангиар уулзлаа. Түр бай бай.